За асуулт зөв. Өнөөдөр та бүхэнд Паскалийн тетрайдер гэдэг нэртэй хичээл орохоор шийдсэн байгаа. Паскалийн тетрайдер ээгэрштүүлээ сайн мэдэхгүй байна. За тэгээд Паскалийн тетрайдер гэдэг хичээл орохоос өмнө Паскалийн гурвалжин гэдэг талаар ойлголтыг та бүхэнд эхлээд заагаад өгье. Паскалийн гурвалжин гэдэг нь болохоор ямар нэгэн А дээр нэмэх Б гэдэг тоог квадрат зэрэг төвшүүлвэл А дээр нэмэх А квадрат дээр нэмэх 2AB нэмэх Б квадрат гэдэг. За тэгээд тэрний урд байгаа коэффициентүүд нь энд бол 1 байгаа, энд 2 байгаа, энд байгаа 1 байгаа. За тэгвэл А1 дээр нэмхэн А2 нэмхэн А3 гэдэг бичилт А, Б, С гэж бичсэн ч болно. Тэрийг квадрат зэрэг төвшүүлвэл ямар байх вэ гэсэн үг. За хэрвээ А өөрөө ганцаараа байх юм бол зөв 1 А квадрат гарна. Тэгээ энд байгаа коэффициент нь 1 байгаа. Тэр нь энд 1 гэж хичүүднэ. За тэгвэл энэ 1 2 1 гэсэн тоон энд 1 гэвэл 1 1 1 2 1 1 3 3 1 гэх мэтчлэн явдаг Паскалийн тетрайдер. Тэгээд энэ хоёр тооных нь хэлбэрний доотлохоо тоотоо тэнцүү байдаг. Энэ гурвчны хувьд. Тэгэхээр энэ 1 дээр 3-ыг нэмэхээр энэ 4 байгаа. Энд бол 1 байгаа. 3 дээр 3-ыг нэмэхээр 6. 3 дээр 1-ийг нэмэхээр 4. Энд 1 гих мэтчлэн ингэж явна. За тэгээд 1 5 10 10 5 1 гэж явна. 1 6 15 20 15 6 1 гих мэтчлэн. За эндээс нэг юм зүү тогтлох гэж байгаа. Ийшх бол дан нэгүүд байгаа. А энэ дараагийн тоон Э байгаа. Энэ дараагийн тоон юу болох вэ? Энэ 1 байхад дараа нь 3, тэгээд 6, тэгээд 10. Энэ юуны дараалал вэ? Сумма N гэдэг тооны дараалал. За энэ болохоор сумма N гэдэг тооны дараалал гих мэтчлэн ингэж явдаг. Тэгээ олон юун дээр хөвөлбөр ёроолын юун нь бол тэгж бичих нь шүү дээ. А тэгээд ёроолынх нь тоог олдог. Нэг том яв идэг. Амар олон зэрэгтэй дээр бичих юм бол. А энд би ингэж бичих нь буруу. Энэ нэг дараа нь юун дээр бичих юм. Тетрайдер нь бол энийг бичих юм байна. За тэгээд А дээр нэмэх Б-ийн куб дээр ботход бол за А дээр нэмэх Б-ийн куб гэдэг нь А дээр нэмэх Б үрчгэн А дээр нэмэх Б-ийн квадрат гэсэн үг тийм үү? А дээр нэмэх Б-ийн квадрат ч болохоор энэ А квадрат нэмэх нь 2AB нэмэх нь Б квадратаа гэсэн үг. За тэгэнгүүт дараа А квадратыг А квадрат үржил А куб болно. За нэмэх нь юу? А квадратыг биш Аг 2AB-г үржүүлнэ. Тэгэхээр 2AB 2А квадрат Б дараа Аг Б квадрат үржүүлээд АБ квадрат нөгөө талаас Б-г А квадратаар үржүүлнэ. Тэгэхээр А квадрат Б. Тэгээд Б-г 2AB-г үржүүлнэ.
2AB квадрат нэмэх нь B квадрат. За тэгвэл A квадрат бол хэвээрээ энэ дээр энийг нэмэхээр 3A квадрат B нэмэх нь 3AB квадрат нэмэх нь B квадрат. За гих мэтчлэн яваад А дээр нэмэх нь B-ийн n зэргийн хувьд бол хэд болдог вэ гэвэл энд 1 байгаа, энд 3 байгаа, энд 3 байгаа, энд 1 байгаа гэхээр 1 3 3 1. А 4 зэргийн хувьд бол 1 4 6 4 1. Тэгтээ нөө А Б-нүүд нь ямар байх вэ гэдэг нь бас тийм байна, тийм үү? Тэгэнгүүт ингэж чинь. За энд хамгийн ихний тоол бол мэдээж 1 байгаа. Тэгвэл А-гийн n зэрэг байдаг. Дараагийн тооны хувьд бол яг n ширхэг А-гийн n-ээс 1 зэрэг B байдаг. N ширхэг байх нь шүү дээ. Гэвь куб дээр бодох юм бол 3 гэх юм байна. За тэгэнгүүт дараа нь яг сумма n ширхэг А-гийн n-ээс 2 зэрэг B квадрат гэх мэтчлэн явна. Гэхдээ энэ ингээ явахдаа арай өөр Паскалийн тоогоор бодно гэсэн үг. C-ийн n-ээс 0 би юугийн бүр мартчихжээ. Ямарсан сумматай нэг юм байтیں۔ Тэгэнгүүт хаалтан дотор А дээр нэмэх нь B-ийн n зэрэг гэдэг энэ том юм. За тэгэнгүүт А дээр нэмэх нь B-ийн n зэрэг нь E байдаг байх нэ. Энэ эцсийн том юм. За K нь бол 0-оос n ширхэг гэсэн үг. За ийм эцсийн том юм. C-ийн n0 А n дээр нэмэх нь C-ийн n-ээс 1 А n-ээс 1 B нэмэх нь C-ийн n-ээс 2 А n-ээс 2 B-ийн 2 зэрэг гих мэтчлэн ингэж явсараад C-ийн n-ээс 1 гингүүтээ А-гийн 1 зэрэг B-ийн n-ээс 1 зэрэг нэмэх нь C-ийн n-ээс n А-гийн 0 зэрэг гэдэг чинь 1 А байхгүй болчихно. Тэгээд А-гийн 0-ын тавьчих. Тэгээд B-ийн n зэрэг болдог. Ийм маркер бичнэ гэсэн үг. Тэгээд энэ томьёогоо уулаа иччихээ. Энэ томьёогоо. Тэгээ А-гийн А дээр нэмэх нь B-ийн n зэрэг гэдэг нь сумма K тэнцүү 0-оос n хүртэл утга аваад C-ийн n-ээс K гэдэг утгыг бичээд А-гийн n-ээс хасах нь K, B-ийн K гэдэг утгыг бичнэ. Тэгэхээр энэ бол хэрвээ Паскалийн теоремын хувьд бол та за 10 хүртэл ингээ бодъё гэж бодох юм болно шүү дээ. Юу болж ийн гэвэл энийг би бүхэн одоо маш сайн тайлбарлаж байна. Энэ бол маш чухал байна. За эхлээд А-гийн n зэрэг бол бичнэ. А-гийн n зэрэг. А-гийн n-ээс 0-ыг хасгаар чинь мэдээж А-гийн n зэрэг л байна. Эхний энэ коэффициентийн тоог нь их сайн чухалч харах хэрэгтэй.
Зэрэг нь тэгээ явандаа нэг нэгээр багасдаг А-гийнхэн зэргийн хувьд бол. Б-ийн зэрэг нь эхлэлийн хувьд бол К0 юм чинь Б-ийн 0 зэрэг ямар ч тооны тэг зэрэг чинь 1 байдаг. Тэгэхээр энд Б тавигдахгүй. За тавилаа гэж бол Б-ийн 0 зэрэг гэж тавина энд. Тэгээ дараа нь Б нь 0-оос 1 2 3 гэх ингэ явчихна. 1 2 гэдэг. Тэгээд хамгийн эцэст нь Б нь N-ээс 1 зэрэг болоод тэгээд хамгийн сүүлд нь N зэрэг болно. Тэр болгон дээр нь энэ А-гийн зэрэг нь буураад мөн бас энэ коэффициентүүд нь К-гаас N хүртэл утгаа авна. С-ийн N-с К. N-с К ч биш бүр. С нь өөрөө энэ утга авах нь зөвлөлтөө К-гаас N хүртэл. гэж явнаа. За энд нэг юу байна? За энэ C-ийн N-с 0 бол 1 байдаг. C-ийн N-с 0 гэдгийг бодъё. N-ийн факториалыг хуваах нь хэсэгдлийн томьёо гаргадна. 0-ийн факториал баган N-ийн факториал N-с 0-ыг асгаар энэ 0-ийн факториал гэдэг чинь 1, N-ийн факториал N-ийн факториал бол 1 гэдэг. C-ийн N-с N бас 1 байдаг. Хамгийн арын утгууд нэг гэсэн утгуудыг авдаг байхгүй. Энд бас нэг аа. За энэ бодъё. N-ийн факториалыг хуваах нь N-аас 0-ийн факториал чинь N-ийн факториал 0-ийн факториал 0-ийн факториал 1 байдаг. N-ийн факториал бол 1. Гэх мэтлэн. За тэгвэл C-ийн N-с K болохоо мэдээж N-ийн факториалыг хуваах нь K-гийн факториал тэгээд N-с K-гийн факториал. За N-ийн оронд бид нэр за нэг за энд хитэн энд хитэн энд 1 хэрвээ 0 зэрэгтэй байвал А дээр нэмэх нь Б-гийн 0 зэрэгтэй байвал зөвхөн ямар ч тооны тэг зэрэг нэг байдаг. За тэнгүүд А дээр нэмэх нь Б-гийн 1 зэрэг гэдэг чинь 1 А дээр нэмэх нь 1 Б байхгүй. Тэгэхээр 1 гэж болно гэсэн үг 1 зэрэг дээр. За энэ болохоор 2 зэрэгтэй үед, энэ 3 зэрэгтэй үед, энэ 4 зэрэгтэй, энэ 5 зэрэгтэй, энэ 6 зэрэгтэй. За бидний хувьд бол 5 зэрэгтэй дутчих яг энэний хувьд. За 5 зэрэгтэй дутвал А дээр нэмэх нь Б-гийн 5 зэрэгт тэнцүү. С-гийн сумма К тэнцүү тэгээс 5 гэсэн утгыг аваад за энд бол юу ч чөөрөл C-гийн N-с 5 гэж бичнэ гэсэн үг. C-гийн N-с K хүртэл А-гийн N-с K Б-гийн К. За эхний бодлогын хувьд бол C-гийн N-с 0 А C-гийн N-с 0 А-гийн 5 зэрэгт Б 0 зэрэгт байхгүй болно. Нэмэх нь C-гийн N-с 1 А-гийн 4 зэрэгт Б нэмэх нь C-гийн N-с 2 А-гийн куб Б квадрат нэмэх нь C-гийн N-с 3 А-гийн 4 зэрэгт Б зөвхөн А 5 4 3 А-гийн 2 зэрэгт биш үү. Нэмэх нь C-гийн N-с 4 А-гийн 1 зэрэгтэй Б-гийн 4 зэрэгтэй энэ куб зэрэг шүү. Энэ 4 зэрэгтэй нэмэх нь C-гийн N-ийн оронд 5 байгаа шүү. Нэрээ дандаа 5 байгаа.
5-аас 5 А-гийн 0 зэрэг чинь 1 болно. Тэгээд B-гийн 5 зэрэгт. За тэгвэл C-гийн 5-аас 0 гэдэг чинь 1 байгаа. 5-аас 1 гэдэг нь 5 байгаа. 5 байгаа. За 5-аас 2 10 байгаа гэдгийг харъя. C-гийн 5-аас 2. C-гийн 5-аас 2 гэдэг нь 5-ийн факториалыг оохын 2-ийн факториал. Тэгээд 5-аас 2-ыг хасгаар 3, 3-ийн факториал. 5-ийн факториалыг 3-ийн факториалд бол энэ төрийн бүр чинь 5 үлдэнэ. 2-ыг нь 2-ийн факториал чинь 1-ээс 2 тооны үржээр 2-ыг 4 хорынд 2 үлдэнэ. 2-ыг 5 хөвчүүл 10. За ингээл болоо. C-гийн 5-аас 3 гэдэг нь 5-ийн факториалыг хуваах нь 3-ийн факториал. Тэгээд 5-аас 3-ыг хасгаар 2. 2-ийн факториал яг энэ тоо энэ хоёрын байранд солигдсон бас 10. Гэт ингээд бодогдно гэсэн. За тэгээ Паскалийн тетрайд Паскалийн гурвалжны ёроолын томьёо нь бол нэг ийм байт юм биш шүү. Тэр коэффициентийг хаа. За тетрайдер нь болохоор яг вэ гэвэл за энэ бол Паскалийн гурвалжин. За одоо Паскалийн тетрайдер. За тэгвэл яах вэ гэвэл бид нэг ийм зурна гэсэн үг. А дээр нэмэх нь B-гийн 0 зэрэг. А дээр нэмэх нь B нэмэх нь C шүү. Ямар ч тооны 0 зэрэг 1 байдаг. А дээр нэмэх нь B нэмэх нь C-гийн 1 зэрэг. Тэр 1 А дээр нэмэх нь 1 B нэмэх нь 1 C гэдэг. За А дээр нэмэх нь B нэмэх нь C-гийн квадрат гэж үзье. За тэгвэл А дээр нэмэх нь B нэмэх нь C гингүүтээ. А дээр нэмэх нь B нэмэх нь C гэж чичээд. Тэгэхээр А-гийн А төржүүлнэ. А квадрат А-гаа дахиад B төржүүлнэ. А B А-гаа C төржүүлнэ. А C. Одоо B-гээ А төржүүлнэ. А B B-гээ B төржүүлнэ. B квадрат B-гээ C төржүүлнэ. B C. Одоо C-гээ болно. C-гээ А төржүүлнэ. А C C-гээ B төржүүлнэ. B C C-гээ C төржүүлнэ. C квадрат. За ингэ бодонгууд яах нь вэ? А квадрат нэмэх нь 2AB. За тэгээд 2AC юм тийм үү? За B квадрат дангаараа 1 байна. За нэмэх нь 2AC нэмэх нь B квадрат нэмэх нь 2BC нэмэх нь C квадрат. Гэтэл энэ B квадратыг хаана бичих вэ гэдэг их чухал шүү. Тэгэхээр 1 2 2 1 2 1 3 шиг 1 байна. 3 шиг 2 байна. За тэгэнгүүт одоо яах вэ гэвэл тэгээд тетрайдер энэ тетрайдерийн хамгийн орой дээр 1 гэдэг тоо байгаа шүү. Тэгээд тэрний доор 1 1 1. Тэгээд дараа нь яах вэ? 1 2 1 2 1 гэд. Тэнгүүтээ нэг цаана нэг 2 байгаа. За ингээд ерөөхдөө тетрайдер ингээд зуръя л та ингээд тетрайдер. За хамгийн оройн юм дээр 1 гэдэг зурна. Тэгэхээр энд 1 байгаа. А би энийг тасархай зураасаар зурх байсан шүү. Энэ ингээд юм тасархай зураас. За тэрний дараагийн давхар яах нь вэ? 1 2 1 энэ зас яах нь вэ?
1 2 1 гэдэг тоо харагдана. Тэгээд тэр цаанагаа тасгай зураасынхаа яг энэ энтэйгээ давхцаад байна яаж яах. Би ингээд нэлийн гой зурдаг гэж. За тэгэнгүүтээ энд 2 гэж тавина. Тэгээ энэ ёроолт нь юу тах вэ? 1 энд 3 энд 3 энд 1 гэж тавина. За энэ хоёрын нийлбэр 1 2 2-ын нийлбэр нь 3. Энэ 2 1 гэдэг нь 3, энд 1. Тэр цаанаас 1 3 тавигдана. Энд цаана энд 1 тавигдана. Бишээ. Цаанаас нэг ингэдэг 3-нууд харагдах байхгүй. За тэгэнгүүтээ одоо энэ чи их заваарнаа энэ Паскалийн дотор энэ. Тэгээ ёроолын том юм явах уу гэдэг. Их метр энийг яг дээрээс x дээрээс нь харах юм бол нэг ийм юм харагдана гэсэн үг. Нэг ийм чигтээ гурвалжин харагдаж байгаа x дээрээс нь. Тэгээ тэр гурвалжнуудыг ингээд энд 1 3 3 1 3 3 1 3 3. За тэгээд энэ таст байгааз энийг таст гэж нэрлэдэг шүү. Тетрайдер яг энэ хэсгээс нарсан энд нэг таст байгаа. За энд бас нэг таст байгаа. Цааш бас нэг таст байгаа. 3 таст байгаа. Энэ тастад харагдаж байгаа дүрс бол Паскалийн гурвалжин харагддаг ерөөсөө. 1 2 1 1 1 1 3 3 1 энэ дээр яг 1 4 6 4 1 гэх мэтлээ ингээд юм Паскалийн гурвалжтыг ингэж тайвж аваад энд тавина гэсэн үг. За куб зэрэгтэй үүд штэ. Куб зэрэгтэй дээр бол А дээр нөхөн Б нэмхэн С-ийн куб зэрэгтэй үед яг нэг А-гийн куб нэмхэн 3 юу чинь те. Ярсан 3 3 1 гэсэн юм харагдах нь шүү. За тэгээд энэ бас нэг тоо. Тэр тоог олох хэрэгтэй бид нэр. Энд нэг тоо хэдий. Энд бол харагдахгүй. Яг тэгвэл энд нэг цэг огтлцохгүй учраас энэ 1 2 1 гэсэн дүрсийг зургийг ивэл нэг ийм дүрс харагдана. Нэг 2 1 2 2 1 гэд эдгээр нь хоорондоо ингээ огтлцохгүй. Энд дунд энд болохоор харин жимгээ огтлцож байгаа. Энэ огтлцож байгаа энэ төрсөн дээр хэд гэсэн юу байх вэ гэж байгаа. Тоо байх вэ. Тэгэх юм бол энэ тоо нь шүү дээ. Энэ дээр нэг Паскалийн яг энэ ирмэг энэ яг энэ дээр байгаа энэ хоёрууд байгааз энэ 2 энэ 2 энэ 2 энэ хоёрууд тийм ингээд доош нь ингээд парокслоод ингээд зуръя л да. Тэгэхэд яг ийм гурвууд ингээд огтлж байгаа энд 2 2 2 гэхээр энэ 6 байх нь шүү дээ. 6 гэдэг тоо энэ хоёруудын нийлбэрүүд нь гардаг баха. За тэгж бодож чинь 6 гэдэг байх нь. Тэнгүүд 6 шиг юу вэ? А Б С байх нь шүү дээ. А Б С 6 шиг. Ярсан 6 А Б С гэдэг нэг юм бол байгаа. А Б С яг уу. Яг нэг ингээд дахиад куб зэрэгтэй бодоод үзье л та. А дээр нөхөн Б нэмхэн С гингүүтээ өрчгөн А дээр нөхөн Б нэмхэн С-ийн квадратыг нэмэх гэсэн үг. А дээр нөхөн Б нэмхэн С-ийн квадрат чинь E тоо гарч байгаа. А квадрат дээр нэмхэн 2AB нэмхэн
2AC нэмэх нь 2BC нэмэх нь B квадрат нэмэх нь C квадрат гэдэг. Тэгээ ингээд заваараад өгнө бас энэ чих заваарсан юм болно. Тэгээ Паскалийн тетраэдрийн эцсийн томыг би олдог. Ёроолынхын томыг олдог. Бас юу зохиож исэн. Ёроолын ерөөдөө А нэмхэн Б нэмхэн С-ийн n зэрэг нь ямар бином задрахад задрах вэ? Энийг бол Ньютоны бином гэдэг шүү. Тэгээ Ньютоны биномын олон хэмжээст нь болохоор тетраэдр дээр ингээд ямар байх вэ гэж бодож байгаа. Тэгэхээр тэр нь бол А нэмхэн Б нэмхэн С-ийн n хэмжээст гэдэг. Тэр энэ бол байдаг том яваа. Хаалтан дотор нэмхэн Б нэмхэн С-ийн зэргийг ингэж тэмдэглэдэг байгаа. Гурвалжангаар n зэрэгт. За А нэмхэн Б нэмхэн С-ийн n зэрэгт дээр IJK гэдэг нэг үгтүүнүүд зэргүүдийг өгч жаад ингээд яана. За энэ хүн ингээд YouTube дээр заасан байна. Гэтэ бид нэр зураг хэлбэрээр ерөнхийдөө одоо энэ томыг олно. За энэ бол X Y-ийн л юу байна. За энэ болохоор юу? А нэмхэн Б-ийн n зэрэг бол байна. Тэгээ нэг нэмхэн Б-ийн n зэрэг бол байна. Яг нэг бидний хайж байгаа юм бол биш вэ? Ингээд математикийн бодлогыг ингээд интернетээс хайгаар заавардаг байхгүй. За энэ л ганц юм байна. Тэгээ энийг аваа бүгдээрээ биноми теорем мэдхаа байна. Хальт үзэхгүй үзье. Тэгээд юу ачт юм болов? Дуугийн баг зэрэг чангалаад тэг үзчихье. Тэнд өөр юм заах явчих тийм аас зарим тэгээд хайж байгаа юм заахгүй. За энэ бол яг том юм байна. За л тийм заахгүй ингээд. Яг миний яг олох гэж байгаа юмыг бол заахгүй. Тэгээс за яг энэ нь яг тэгээд энийг тэгж жаад. Тэгж жагаад нэг үзье. За тэгээд энэ тоог ахаа цаашаа ингээд дөрөвтөгийн хувьд ямар байх вэ гэд бодно. За энд бол ямарсан 6 гардаг байх нь. Хэд гарахыг яг хөө ингээд тооцолж олно. Энэ ийм байдаг шүү. Энд байгаа бүх тооны хэлбэр энд бол 1 байна, энд бол 2 байна, энд бол хэд байна? 1 2 1 гэхээр 4 байна. Энд 1 3 3 1 гэхээр 8 байна тийм үү? 8 гэдэг чи өөрөө биш ээ. Тийм энд 8 байна. Энд 4 байна. Энд хэдэн 1 4 6 4 1 гэхээр энд 10 10
16 тийм үү? Энэ чинь 1 3 3 1 3 3 1 4 8 16 нийлбэрүүд нь шүү. Яг энэ давхар байт юм. За энэ 10 16 энэ хэсэг нь 16 энэ хэсэг нь 16 гэхээр 32. Танда 2-2-оор үжигтэй явж байна уу юу? Тийм ээ. Давхруудын цифрүүдийн нийлбэр 2-2-оор үжигтэй явж байна. Тэгэхээр энд хэд авах нь? 64 байх нь шүү дээ. За тэгэхээр энэ бол 2-ын 2 зэрэг гэсэн үг. Энэ 2-ын 3 зэрэг гэсэн үг. Энэ 2-ын 4 зэрэг гэсэн үг. Энэ 2-ын 1 зэрэг гэсэн үг. Энэ 2-ын 0 зэрэг гэсэн үг. За энэ чинь А-д нөхөн Б-ийн 0 зэрэгт бол юм ба. Энэ А-д нөхөн Б-ийн 2 зэрэгт бол энэ тоонуудын нийлбэрүүд нь 2-ын тэгэхээр 2-ын за бид нар энэ оронд 5 гэж үзье л та. Тэгвэл 1 дээр 5-ын нэмээ 10-ын нэмээд ингээ яхаар 32 гарч байгаа тийм үү? Тэгэхээр коэффициентүүдийнх нь нийлбэр нь 2-ын 35 зэрэг буюу 32 зэрэг авах нь 32 гарах нь шүү дээ. А-д нөхөн Б-ийн 5 зэргийнх нь энэ бүх коэффициентүүдийн нийлбэрийг хэд байх нь вэ? 32 буюу 2-ын 5 зэрэг. Энэ бол 2-ын 6 зэрэг гэдэг ингээ явж байна. За тэгэнгүүт энд болохоор куб зэрэг гэдэг шүү. За энд бол эхний хэрвээ нэг Паскалийн тетрайдрын хамгийн дээд оройныхон тоонуудын хэлбэр бол мэдээж 1. За энэ бол 3 шиг нэг байна. Тэгэхээр 3-ын 1 зэрэгт, энэ 3-ын 0 зэрэгт, энд 3-ын 3 зэрэгт. За А-д нэмхэн Б нэмхэн С-ийн хувьд болохоор энд 3-ын квадрат. 3-ын квадрат чинь 9 гэсэн. Тэгэхээр одоо бүгдээ ингэ бодъё л та. Энэний цаа чинь 2 гэдэг тоогоо тийм үү? Энэ чинь 3 хаашаа 3 гэдэг тетрайдралаа гэвэл за 1 дээр 2-ын нэмээд 1-ийн нэмээд 2-ын нэмээд 2-ын нэмээд 1-ийн нэмэхээр хэдэн 3 шиг 2 байна 6 3 шиг 1 байна 6 дээр 3-ын нэмээд 9 3-ын квадрат 9. Тэгэхээр А-д нэмхэн Б нэмхэн С-ийн квадратын үед бол яг энэ гарч байгаа энэ тоонуудын коэффициентуудын нийлбэр нь 9 гэдэг байх нь. Тэгвэл А-д нэмхэн Б нэмхэн С-ийн 3 зэрэгтэй үед бол гарч байгаа тоонуудын коэффициентуудын нийлбэр нь хэд байгаа вэ гэдгийг бодохоор 3-ын 3 зэрэг буюу 27 байх нь ш. Тэгэхээр энд 6 шиг 3 байна. 3 шиг 1 байна. 6 шиг 3 чинь 10 8 3 шиг 1 чинь 3 18 дээр 3-ыг нэмэхээр 21. За тэгээд 3-ын куб 27 байдаг тийм үү? Тэгээд 27-гоос 21-ийг хасгаар 6. Тэгэхээр яг энэ 6 гэдэг тоог бичих нь зөв байна гэсэн үг. Энэ 6 нь болохоор яг энэ дээдлийн бууж ирж байгаа юунуудынх нь нийлбэр болдог байх нь шүү дээ. Яг миний бодож байсан зөв болж байна. Тэгэхээр ахаад тэрний доотлын ахаад нэг 4 суурьтай дээр яах нь гэхээр энэ 3 6 3 гэсэн тоонууд хоорондоо нэмэгддэг байхгүй. Тэгэхээр 3 дээр 6 нэмээд 3-ыг нэмэхээр 12 гэдэг тоо бичигдэх нь шүү дээ. Энэний цаанаага нэг юм доор юм дээр. За тэгэхээр бид нэр энэ дээр дараагийн тооных нь зүү тогтлыг болно. 4 зэрэг хувьд. За тэгэхээр энэ 1 4 6 4 1 гэсэн цэгүүд чинь Паскалийн тетрайдрын хэд дахин ч юм бэ? Хэд дэх давхар вэ? Хамгийн ихний давхар, 2 дахь давхар, 3 дахь давхар, 4 дахь давхар, 5 дахь давхар. За энийг 0 давхар гэж үзчихээ. Энэ чинь 0 зэрэгтэй үед бол яа. Тэгэхээр энийг 2 дахь давхар гэдэг ингээд явж 3 дахь давхар, 4 дахь давхар гэсэн үг. Тэгтээ яг 5 дахь давхар л та дээрээсээ
Гэхдээ энэ 4 зэрэгтэйгийн хувьд бол бодож байгаа. За тэнгууд 4 зэрэгтэйгийн хувьд бодохоор нь штэ. Хаана огтлцох вэ гэвэл бас нэг тоо бичигдэх юу гарч ирнэ. Энд огтлч чинь, энд огтлч чинь, энд огтлц чинь. За 4 6 4 4 6 4 захууд нь дандаа 1 байгаа. За 4 зэрэгтэйг хувьд бол 3-ын 4 зэрэг авах нь шүү дээ. Энд гарч байгаа бүх тоонуудын нийлбэр. Энд ямар нэгэн x тоо level 3 шиг гэсэн байгаа. За тэнгүүд энэ тоонуудын нийлбэр итүү. Нэгдүгээр за энийг 4 дээр 6-ыг нэмээд 4-ийг нэмэхэд чинь 14. Энд 14 чинь 3 шиг байгаа. 3 шиг 14 дээр нэмэх нь 3 шиг 1 байгаа. Бүр нэ юу 3 шиг 1 бол зайшгүй байгаа бүх давхарт. Дандаа ингээд нэг давхруулж ингээд нэг Паскалийн гурвалжны ирмүүдийн тоонууд нь дандаа захын ирмүүдийн тоо чинь нэг юм чинь тетраэдрийн энэ ирмэгийн тоонууд чинь нэг байгаа. Тэгэхээр энэ ирмийн тоо чинь давхар болгоны захын тоо болно. За тэгэнгүүтээ энэ дээр 3 шиг А тоогоо нэмгүүл 3-ын 4 зэрэгт гарнаа. 3-ын 4 зэрэг чинь 81. 3-ын квадрат чи 9 тийм үү? 3-ын 4 зэрэг гэдэг нь 3-ын квадратын квадрат гэдэг. Тэгээ 3-ын квадрат 9, 9-ийн квадрат 9, 9-ийн 81. За тэгэхээр бүгдийг 3 туваавал энд 14 гарна, энд 1 гарна, энд А гарна, энд 3-ын 3 зэрэгт гарна. 27. За энэ хоёрын нийлбэр 15. А тэнцүү 27-оос асах нь 15. А тэнцүү 12. Тэгэхээр энд юу ах нь 12 12 12 гэдэг тоо гарна шүү дээ. За энэ 12 яадаг вэ гэвэл энэ 3, энэ 6, энэ 3 тоонуудын нийлбэрүүд доошоо энэний цаана ингээд доод авахын гурвалжныхан оройн дээр пресслэгдэж бууж ирнэ. А энэ хоёр гэсэн тоонуудын нийлбэр нь энэ давхрынх нь энэ орой дээр ингээд пресслэгдэж бууж голдоо бууж ирж байгаа. Гэг мэтлээ яв. За тэгвэл 5 дахь давхар нь яах вэ? За 5 дахь давхар нь бас үнэхээр сонирхолтой болно. За энэ дээр би бүр 5 дахь давхар дээр бид нэг ийм бичнэ гэсэн. 1 4 6 4 чинь 1 энэ чи хэдтэй хэдэн шиг юм. Энд 1 2 3 4 5 шиг зэг аваад энд 6 шиг зэг тавих нь шүү дээ. Нэг 5 10 5 1 5 10 10 5 1 5 10 10 5. За ингээд данд тасаргаа зураасаар яа шүү. Эсвэл та нар гаднахаа балаар янгуудаа доторхоо бүдэг харандаагаар ингээд зураад өөр өнгийн юм ашигласан ч болно. Хамгийн гол нь өөртөө ойлгохдохоор юмнууд тавина гэсэн үг. За энд бол бүр аюул олон огтлсож байна. Энд байна, энд байна, энд байна, энд байна, энд байна, энд байна. За тэгэнгүүтээ одоо бид нар энэ өмнөх юугаа харж агаад 4 4 12 гэсэн тоонуудын проекцууд нь. За энэ 4 4 1 гэсэн юу ч хэд болох вэ? Нийлбэр 4 дээр 4 нэм 8. Тэгээ 1 нэмэхээр 9 болж юм уу? За тийм 9 нь болохоор
л гэж бодож байна. Энэ тэгээд энэ тэгээд энэ. Энэ гурван тоонууд 9 авах нь шүү. 9. 9. 9. За тэнгүүд энэ гурван тоо бас адилхан тоо гарна. За тэгээд тийм хоо. За энэ 12 12 12-ийн нийлбэр 3 шиг 12 ч хийдүү. 36. 9 хэд тоо байхгүй байх юм байна л да. 9 байхгүй юм байна. За 4 4 12 гэвэл 4 дээр 4 юм 8 8 дээр 12 юм 20. 20 гэдэг тоо тавих юм шүү. 20 20 20. Эдгээр нүг параллелдохгүй. Зөвхөн энэ л параллелд. Энэ гурван л эний цаана гарч байгаа юм дээр борогслол. Энэ тал хэм дээр борогслол. Ийм тал хэм дээр ингээд тэлэнээс гарсан пирамид юу трейдер зурагдах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ гурав чинь л нэг ийм трейдерийн оройн олон гэсэн үг. Эний цаанагаа дооргоо трейдерийнх нь. Тэгэхээр энэ дээр л борогслогдно. Энэ бас борогслогдно. За тэгээд энэ гурван тоо яахгүй юм байна. За энэ гурван тоо ч нэг юмны орой параллелж байгаа. За тэнгүүт энд ганц юу зурагдах гэдэг юм. Хор байна. За энэ бас зурагдана. Зурагдах хэвд бол зурагдах юм байна. Зурагдах хэвд бол зурагдах ч байна. Хамгийн гол нь 36 авах уу. За 36 байлаа гэж үзчихээ л та. За тэнгүүд одоо ийм доторгоо бүх тоонуудын нийлбэр чинь 3-ын 5 зэрэг болно тийм үү? 3-ын 5 зэрэг чинь 3-ын 4 зэрэг нийлээ та. 3-ын 4 зэрэг чинь 81 гэсэн. 81-ийг ахаад 3-аар үрчнэ гэсэн үг. За 3-1 юм 3 8 24. Магадгүй өндөр тоо гарах нь магадгүй юм байна. 81-ийг үрчгэн 3 243. За тэгэнгүүт одоо бид нар яг 5 дээр 10 нэмээд 5-ын нэхэр чинь 20 тийм үү? Энэ 20 чинь 3 шиг байгаа. Энд нэг байна, энд нэг байна, энд нэг байна. За 3 шиг нэг байгаа. Тэрийг 3 гэчээ. 3 шиг 20 байгаа. 3-ыг үржих нь 20. Нэмэх нь 3 шиг дахиад 20 байгаа. Энд 20, энд 20, энд 20. Дахиад 3-ыг үржих нь 20 гэжчээ. Тэгээд 123 байна. Тэгээд 243-аас 123-ыг хасна. 243-аас хасах нь 123. 120 энийг 3 туваа. 40 гэдэг тоо бичигдэх гэдэг юм. 40 гэсэн тоол бичигдэх гэдэг юм. За энэ 40 яаж гарах вэ? Нийлбэр байхгүй байх юм шүү. (12 6 4) гэдэг чинь хэд лээ? 12 дээр 6 нэмээд 4 нэмэхээр 20. 20 гэсэн тоотой проекц буухгүй.
энд бол яг буун. Энд бол зайшгүй буун. Эний цаана. Энэ нь болохоор ийм гурвсны цаана. Энд болохоор энэний цаана. 40 л гэх гэдэг юм дээр. Горын 5 зэрэг. За тэгээд C-ийн томыг болдог нь яадаг ч хэлээ дээ. Бүр мартцсан биш. Энэ бодлогыг дахиж нэлийн оролдож байж ерөнхийдөө бод юм уу дөө шиг. Одоо цаг 21:27 болж байна. Зүү тогтлыг олно. Ямарсан сүрүүдийн тоонуудынх нь нэг давхартайгаа сүрүүдийн тетрад Паскалийн тетраадрын нэг давхартайгаа сүрүүдийн юу н 3-ийнхаа хэдэн давхартай тэр зэргээр л бол үржигдэл юм байна л да. Хамгийн дээд давхрыг 0 давхар гэж үзчих юм бол хамгийн дээр бол 1 гэдэг тоогоор нь. Хоёр давхар дээр 1 бүх тоонуудынх нь нийлбэр нь 3 буюу 3-1 зэрэг гэдэг. Хамгийн дээд давхрын яг энэ давхрын тоог 3-0 зэрэг гэнэ шүү дээ. Дараа нь ийм 3 тоонуудын нийлбэр чинь 3-1 зэрэг болно. Дараа нь ийм давхрынхын тоонуудын нийлбэр нь 3-ын квадрат. Тэгээ энэ давхруудын тоон нийлбэр 3-ын куб болж байна. Паскалийн тетраэдрийн нэг онцлог нь тэр байна. Паскалийн 3-чны нэг онцлог нь давхруудынх коэффициентүүд нь ямар давхартайгаас шалтгаалаад тухайн давхрынхаа 2-ын тэдэн зэрэг болно гэсэн үг. Тэгээд суммаг бид нэр IJK гэж тавих нь бол зөв. Ер нь бол зөв. Мөн бас 2 сумма бичигдэх юм уу та. 2C бичигдэх юм байна. A, B, C гэж бичээд хоёр 40 гэсэн л юм тавигдаад байна. Энд бол яалтчгүй. Зүү тогтсон нөгөөг нь. За энэ 6 3